Энэ байгууллага өглөөс хойш тэмцэлийг удаад одоо 130-аар ханжээ. Монгол улсын ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, офшор бүсэд хамааралтай, офшор данстай улс төрч өндөр сэдвийн хулгайч нартай арга хэмжээ аваач гэдэг шаардлагыг өгөөд өнөөдөр хариу авах. Улсын хурал биднээс ажлын хэсэг байгуулаач. Офшорчдыг шалгах, улс төрийн авилгачдыг шалгах ажлын хэсэг байгуулах шаардлага өгөөд 120 ханжээ. Тэгэхээр Монгол төр бол өнөөдөр хулгайчдыг хайцаалдаг, эрүүгийн хуулийн 247 бол хулгайчдыг нуун дарагдуулах, хайцаалан хамгаалах ажлыг хийж байгаа. Төр одоо ард түмний он зүйлийг байгуулснаас хойш 130 орнод товт хууль зүйжсэн. Шууд үнэн орчмын хэлбэл Монгол төр өнөөдөр яг хулгайчдаг болсон. Ард түмэн энэ үнийг мэдрээд бол мэдээж 2 өдөр дамжин тэмцлээ. Өнөөдрийн хүртэл бидэнд хариу өгсөнгүй. Офшорын эсрэг гэдэг гоё нэртэй ард түмнийг хуурсан хууль гаргаад тэр хууль нь эргэж үйлчлэхгүй. Эргэж үйлчлэхгүй бол тэр хулгайлагдсан мөнгө харийн дарсанд хав дараалтайгаа үлдэнэ гэсэн. Гэвч одоо зөвхөрлөгөө тэмцлийн үр дүнд өнөөдөр 3 нэр дэвшигчид ард түмний он зөвлөөс гэрээний төсөл явуулсан. За энэ төсөл бол бүгдийг одоо бичлэн хүргэж өгсөн. Нэг л нэр дэвшигч одоо хариу өглөө. Бид бол энэ арга хэмжээ хамгийн их боломжтой хүн гэж ард түмний он зөвлөөс онцгой харж ирсэн бол Миёмби их бол ягаад гэвэл эрхвэрч намын дарга, олонхын бүлгийн дарга, их хурлын дарга бүх боломж нь байгаа. Тийм учраас хамгийн сонирхол татж ирсэн бол энэ хөл байна. Миёмби хөл. За мөн нэр дэвшигч Монгол Ардын ойролцоогчдын намаас нэр дэвшигч Ганбаатар бол ард түмний онц зөвлөлийн чуулган дээр илүүхэлжсэн. Тухайлбал 2 цуглаан дээр илүүхэлжсэн. Хамгийн түрүүн одоо бидэн дээр ирэх болов гэж бодож ирсэн. Тэгээд судалж үзэж байна гэсээр одоо энэ хугацаа дуслаа. Тэгээд ардсан намаас нэр дэвшигч одоо Батулга харин ажлын хэсэг байгуулж манай гэрээс судалж үзээд 100% тэмцсэн. Тэгэхдээ энэ гэрээнд хатуу заасан. Энийг бол ард түмэндээ сонирхолтой их таатай байна. Хэрвээ энэ ажлыг би дэмжихгүй байгаад энэ ажлыг орхитуулбал өөрийн сайн дураар огцорно гэдэг тийм заасан. Хүлээн зөвшөөрөл одоо гараад сурч байна. Ийм учраас ард түмний онцлог ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр цаашид энэ булгаан тогтолцоог тасан зогсоох. Монгол төрийн голомтонд байгаа хор тавдрыг тасан зогсоох. Энэ ажил одоо бид ханцуу шамдан авах ёстой. Ингээд энэ гарын үсэг үргэлжлээд нийт Монгол даяар явна. Үүнийг дэмжиж байгаа хүн болгон энэ 6 сарын 26 хүртэл гарын үсэг байна. Ингээд таавал Хүмүүсээ юм бол Монгол улсын төрийн хулгайтай сурвалж тэмцэж ирлээ. Зүйлийг бас ард түмний онц зөвлөл наад хоёр удирдал дараалал бас хэрний тэмцэл хийж байна. Энэ бас дэмжиж байгаа маа хэрэг Монголын төр 3 сая иргэдэд хүчлэх ёстой гэдэг зарчим дээр өдөр нэгдэж байгаа маа. Энэ бас дэмжиж гаргаж ирж байна.
Mm.